За сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр та нартай уулзж байгаадаа баяртай байна. Тэгээ сүүлийн үед надаас одоо маш олон хүмүүс влог ингээ шинээр эхэлж байгаа хүмүүст өөрийнхөө туршлагаасаа сурсан зүйлээ одоо зөвлөгөө маягаар хуваалцах болох уу гэсэн хүсэлтүүдийг маш их хэрэглэсэн. Би бодож байгаа ямар ч хэлсэн одоо яг өөрөө би яг анх YouTube хийж байхдаа би яг яаж одоо яг ямар арга замаар би ингэж одоо YouTube-ийнхаа сувгийг эхлүүлж исэн та нартай туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо. Тэгээ хамгийн ихэнд хэлэхэд бол би бол тийм одоо агуу том одоо YouTuber ч юм бол биш. Одоо YouTube эхлээд 2 сар гарсан болж байгаа. Гэхдээ 2 сар гарны хугацаанд бас нэлээ олон зүйлсийг сурч ойлгож авсан. Түүнийг та нартай хуваалцъя гэж бодож байна. Та нартай хамгийн их зөвлөгөө болохоор зорилгоо тодорхойлохоос гадна сэтгэл зүгээрээ хүчтэй одоо хүмүүс thick skin гэж хэлдэг шүү дээ. Зузаан арьстай байх хэрэгтэй. Одоо өөрийгөө та ингээд одоо ерөөсөө бусдад ил гаргаад бүтүүлээ нээж өгч чинь. Тийм учраас зарим хүмүүс таныг таалагдана. Зарим хүмүүс таныг таалахгүй. Тийм зарим хүмүүс танд сөрөг зүйлсийг хэлнэ, зарим хүмүүс танд эерэг зүйлсийг хэлнэ. Гэхдээ эргэн сөргөөсөө мэдээж маш олон. Тийм учраас ямар нэгэн байдлаар хүмүүс таныг өвтгөх зүйлсийг хэлнэ, урамын үгсийг хэлнэ. Тийм учраас тэр зүйл сэтгэл зүгээрээ маш бэлэн байх хэрэгтэй. Би та нартай хоёр дахь зөвлөгөө болохоор өөрийнхөө одоо ниш буюу одоо өөрийнхөө яг одоо влогийнхаа яг одоо чиглэлийг тодорхойлсон байх хэрэгтэй. Влог хийж эхлэхээс өмнө за миний влог бол ерөнхийдөө нэг ийм төрлийн влог болно тий. Би хүмүүст зөвлөгөө өгнө ч гэдэг юм уу. Би хүмүүсийг одоо education одоо боловсролын мэдээллүүдийг өгнө. Аль эсвэл би хүмүүсийг урам зориг өгдөг тий. Inspirational тиймэрхүү бичлэгүүдийг хийн. Аль эсвэл би advice тий. Хүмүүс өөрийнхөө амьдралаас сурсан туршлагуудаас хуваалцсан. Аль эсвэл би зүгээр хүмүүст entertainment маягаар тий. Хүний би хөгжөөх маягаар влог хийн. Аль эсвэл би бүгдээрийн гэн хамаагүй яг чиглэл нь яг ямар байх юм. Тэгээд тэрэндээ тохируулаад бас ямар төрлийн бичлэгүүд хийх юм тэрийгээ аль хэзээ төлөвлөсөн байгаарай. Төлөвлөхгүйгээр одоо тэгээд влог хийн гэдэг бол маш хэцүү. Тийм учраас төлөвлөгөөгөө эртгэн шиг гаргаад яг миний влог юм байна. Би 7 хоногт 1 удаа бичлэг ин, би 7 хоногт 2 удаа бичлэг ин тэрийгээ бас эртгэн шиг төлөвлөсөн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. 3 дахь зөвлөгөө болохоор чанартай контентуудыг хүмүүст өгөх хэрэгтэй. Одоо дамж өмнө хэлсэндээ яг одоо яг ямар зорилгоор хийх гэж байгаа, зорилго чинь яг чиглэгдсэн хүмүүстэй яг beneficial бичлэгүүдийг хийхээс гадна бичлэгийн чанар дүрсэн одоо хүмүүсийг харахад одоо ямар нэгэн байдлаар үзэх хүсэл төрмөр тиймэрхүү чанартай бичлэг. Гэхдээ заавал чанартай бичлэг хийнэ гэхээр үнэтэй камер аваад тэ өөрийгөө тэгэж бага хаслах ерөөсөө шаардлага байхгүй. Би эхний нэлээдэн бичлэгээ одоо ч гэсэн би хаяа бичлэгээ ихтэй гар ухаантай гар хуцаараа зүгээр л смартфоноор хийдэг. Тэгээд бичлэг хийгээд яг нэг их зөвлөгөө юу вэ гэхээр бичлэгээ ерөөсөө бити ингэж хийгээрэй. Одоо босоогоор бид нар жишээ нь ингийн үедээ бичлэгээ зүгээр ингэ хийдэг шүү дээ. Яагаад гэвэл ингэж хийчих юм бол та YouTube дээр бичлэгээ ингэж барьж хийх юм бол YouTube-ийн дэлгэц чинь ийм одоо зурагчиг хэлбэртэй байдаг шүү дээ. Тэгээд бичлэг чинь ингэж гараад хоёр талаар нь ийм хар дүрс гараад айгүй нөгөө ерөөсөө айгүй professional биш. Айгүй тийм poor айгүй харагддаг. Айгүй тийм ядуухан бичлэг шиг харагддаг. Тийм учраас бичлэгээ хийхдээ манай камера хөндлөнгөөр нь ингэж барьж хийж байгаарай. Тэгээ бас ерөөсөө камера ингэж одоо тий сул яг ингээ үед хийж амж хөдөлгөж болохгүй. Камера яг гоё хоёр гараараа ингэж бариад тий нэг ямар нэгэн байдлаар бичлэг хийх гэж байгаа бол бичлэгээ өөртөө байгаа гараа ашиглаад гар утсаа ашиглаад хийчихэн. Яг уу миний одоо анхны бичлэгүүдээр гаргасан алдаа юу байсан бэ гэхээр дууны одоо дуун бас тийм чанга биш. Дуун жоо султай хүмүүстэй сонсоход айгу тэг бараг чихээ тавиад ингэ сонсох гээд зарим гар утснуудын спикер зарим гар утсаас арай муу байдаг. Тийм учраас тэрнээс тийм учраас яг уу хямдхан 10 хэдэн доллараар Америкт гэдэг бол 10 хэдэн доллараар Монголд байдаг бол юм чихвч ч юм уу тэг ямар нэгэн байдлаар аудион дээрээ сайн анхаараарай. Миний ашигладаг одоо гар утас маань юу гэхээр Google Pixel 2 тэг Google-ийн яг утасны Google бол яг уу камерны чанараараа нэгдүгээрт ордог. Одоо сүүлийн so far чанар нь бол нэгт ордог тиймэрхүү утсаагаа. Гэхдээ Apple, Samsung аль аль нь хамаагүй бичлэгүүд нь хийгэрэл яг та ингээл бичих юм бол дажгүй тийм амар хологдохоор байх гэж бодож байна. За одоо бичлэгээ сайхан хийчлээ. Одоо бичлэгээ оруулахдаа одоо та нар thumbnail гэж мэдэж байна. Thumbnail гэдэг нь болохоор юу юм бэ гэхээр одоо та нар YouTube дээр ингээд бичлэг үзэж байхад хүмүүсийн бичлэг гарч ирэхдээ юм одоо төрсөн дээр нь зураг нахгүй бичлэгний зураг одоо тэр хүмүүс одоо бичлэгийг чинь хамгийн түрүүнд одоо хараад хамгийн анхны сэтгэл хөдлөл бол thumbnail. Тийм учраас thumbnail чинь хүний анхаарлыг татгаар одоо сонирхолтой яг бичлэгтэйгээ одоо уялдсан байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь чанартай гоё зураг оруулаарай. Би ерөнхийдөө thumbnail-ийн зургийг хахтаа яадаг вэ гэхээр зөвхөн цонхны өмнө, байгалийн гэрэлний өмнө
зогсож байгаа л бас зураг хөндлөнгөөр нэгж таам аваад өөрийнхөө ганцаар хийж байгаа бичлэгээ селфи авах ч юм уу эсвэл гэр бүлэрээ хийж ивэл бас гар утсаараа ашиглаждаг. Эхний ээлж нь одоох нь бол камераараа хэрэглэж байгаа л да. Гэхдээ яг анхан шатны YouTube хийж байгаа хүмүүс бол ерөөсөө гар утсаараа л хамаг зүйлээ хийчихэд амархан, хэлбэрхан, цагийг хэмнэн, мөнгөж хэмнэн. Тэгээд thumbnail-ийн зургийг авчлаа. Одоо тэрийг edit хийгээ заримдаа дээр нь одоо үг мөг бичдэг штеп хүмүүс. Яг тэгж байгаа бол би болохоор зөндөө болон app-ууд байдаг. Яг thumbnail app-ийг хайх юм бол гарч ирнэ. Гэхдээ би ер нь бол PicMonkey гэдэг app-ыг ашигладаг. Одоо ч гэсэн ашигладаг. За одоо бичлэг маань бэлэн болцсон тий. Одоо YouTube-д оруулчлаа, thumbnail-ыг хийчлээ. Одоо яах вэ? Одоо бид нарт үзэгчд хэрэгтэй тийм ээ. За хамгийн түрүүнд үзэгчтэй олохын тулд эхлээд одоо өөрийнхөө бусад одоо social media-ныхан таныг аль хэзээ найз, тантай аль хэзээ найз ч юм уу те эсвэл таныг аль хэзээ дагдаг хүмүүсийн тусламж танд бол яхаа аргагүй хэрэгтэй. Би дөнгөж YouTube эхэлж байхдаа шууд гинт миний бичлэгийг хүмүүс олоогүй. Яа тэгвэл YouTube яаж ажилтдаг вэ гэхээр таны бичлэгийг хүмүүс үзэх тусам YouTube таны бичлэгийг одоо тэ санал болгож одоо тэ өөр одоо яг тэр одоо хүрээллийнхэн хүмүүст нь санал болгож үзүүлж идэг. Тийм учраас дөнгөж YouTube эхэлж байгаа бол зүгээр бичлэгээ хийчихэл хүлээгээ суугаадах юм бол магадгүй таны бичлэгийг хинж хизээж болохгүй. Эсвэл олтлоо маршрутнах. Би YouTube хүмүүс танигдуулахдаа хамгийн хийсэн зүйл нь юу гэхээр би яг Facebook-ийн найзуудын тусламжийг авч эхэлсэн. Instagram-ийн найзуудын тусламжийг авч эхэлсэн. Гэхдээ миний Instagram ерөөсө хөгжөөгүй. Би Instagram-аа өмнө нь ерөөсө хөгжүүлээгүй. Instagram-ыг маш эртнээс дөнгөж гарснаас нь ширгэлж эхэлсэн. Тэгээ тухайд би нэг 700 хэдэн дагагчтай байж байгаад миний Instagram-ыг нэг нь хак хийгээд тэгээ би Instagram-аа алдсан. Тэгээ шинэ Instagram нээгээд нэг 200 хэдэн дагагчтай. Тэгээ би хайцсан байсан байхгүй лаа. Instagram-гүй болох юм чинь. Тэгээ YouTube хийсний дараа яахын аргагүй Instagram, YouTube хоёр хамт явах хэрэгтэй юм билэ. Тэгээ би яахын аргагүй Instagram-аа бас хөгжүүлэх хэрэгтэй болсон. Тэгээ би Instagram-аа хөгжүүлээд давхар одоо Facebook-ийн найзуудын тусламжийг бас авсан. Тэгээд яг хоо жоохон ядаргаатай арга байж магадгүй. Гэхдээ хүмүүст ядаргаатай байхгүй тулыг яах вэ гэхээр хамгийн эхлээд би бичлэгүүдээ хүмүүс рүү мессеж явуулдаг байсан л да. Тэгээд нэг хүн рүү олон бичлэг бол явуулчихгүй шүү. Нэг хүн рүү нэг л бичлэг. Гэхдээ айгүй гол соёлтой доор нь заавал юм бичээд тэгээд миний бичлэгийг таалагдвал үзээд subscribe хийгээрэй. Тэгээд мессежийг бол хүмүүс харна. Тэр хүн чинь дараад линкээр нь үзнэ. Үзээд таалагдсан бол subscribe хийн. Таалагдаагүй бол тэр хүний сонголт. Тэгээд хамгийн гол нь нэг удаа явуулсан, нэг хүнд нэг бичлэг явуулсан бол дахиад өөр бичлэг тэр хүн рүү бити явуулаар. Яа тэгвэл жоохон ядаргаатай. Хүмүүс үлээ танаас залхах. Facebook-ээ, Instagram-аа дахиад хөгжүүлэх хэрэгтэй. Яа тэгвэл тэр хүмүүс чинь бас YouTube дээр байж л байгаа. Тийм учраас та эхлээд за шууд YouTube дээр бичлэгээ тавьчих өглөөд суухгүй өөр сошиал медиануудаа бас давхар хөгжүүлэх хэрэгтэй. Бичлэгээ бас оруулж байгаа цаг өдөрчин маш чухал. Хүмүүс хизээ бичлэгийг үздэг юм бэ? Яг тэрийг одоо Монгол жишээ нь 5 орой оруулал эсвэл хагасаа өдрийн өглөө ч юм уу тий бичлэгээтэй оруулах юм бол тухайн үед хүмүүс бичлэгээ яг үзэж сууж идэг. Одоо YouTube одоо яг сонирхоод сууж идэг үеийн хүмүүс чөлөөтэй цагийн завтай та нэгдүгээр өдрөө өглөө оруулах юм бол хүмүүс магадгүй нэгтгэн орой үзэн. Гэхдээ тэр өглөө бол хүмүүснийг үзээд байхгүй. Ялангуяа дөнгөж YouTube эхлүүлж байгаа бол яг цагаа зөв олж тавих хэрэгтэй. Манайд дараагийн зөвлөгөө болохоор ерөөсөө тууштай бичлэгүүдээ оруулж байгаарай. Бичлэгээ 7 нэгт нэг удаа оруулахаар шийдсэн бол яг л 7 нэгт нэг удаа. 7 нэгт 2 удаа оруулахаар шийдсэн бол 7 нэгт 2 удаа, 7 нэгт 3 удаа хамаагүй хэдэн удаа та бичлэг хэдэн ч удаа оруулж болно. Гэхдээ ямар ч гэсэн 7 нэгт бичлэгээ нэг удаа заавал оруулж байгаарай. Хүмүүс таныг мартахгүй тулд тийм бас нэг зөвлөгөө марцсан байна. YouTube-ийн зургийг аль болох YouTube одоо хаягийнхан YouTube channel-ийн зургийг аль болох хүн хараад яг энэ хүн яг YouTube хийдэм байна гэмээр аль болох professional мэрэгжлийн хэмжээний одоо сайн чанартай зураг тавиарай. Таны царай хүн харахаар ч юм уу тийм. Гэхдээ бас гэрлэндээ маш сайн анхаарах хэрэгтэй. Чанартай бичлэг хийх гэж байгаа бол байгалийн гэрэл хамгийн зөв сайн гэрэл гэдэг. Тийм учраас цонхныхоо урд камера тавьж агаад яг байгалийн гэрэл бичлэг хийх юм бол таны дүрс царай чинь гэрэл хийгээд харагдана. Бичлэг чинь тод харагдана. Тэгээд заавал одоо тий надаас хүмүүс хэлдэг л ямар төрлийн одоо юунуудыг хэрэгэлдэг вэ? Одоо бичлэг хийхдээ ямар төрлийн одоо юу вэ? Одоо бүтээгдэхүүн гэж асууад байлгүй. Ямар төрлийн багц хэсэг хэрэгэлдэг вэ YouTube дээр хэлэхдээ би одоо тэрийг марчлаа ямар ч байсан миний хэлж байгаа ойлгож байгаа бах тий. Тэгээд би ер нь YouTube ихтэй яг юу хэрэгжилсэн бэ гэхээр ерөөсөө гар утсаа надад тийм юу ч байгаагүй. Спикер ч байгаагүй, микрофон ч байгаагүй. Зүгээр л гар утсаа би ингээд номон дээр тавиал, уртаа санал тавиал бичлэг хийдэг байсан. Яг бичлэг хий гэсэн зүрх сэтгэл чинь тий мөрөөдөл чинь байгаа л бол ерөөсөө л гар утсаагаа байхад л техник одоо бичлэг хийж чадна. Тэгээд хамгийн гол нь контент чинь санаа, чанар, хүнд өгж байгаа мэдээлэл
Тэр бол маш чухал. Ялангуяа одоо манай Монголд YouTube нэлээд хөгжсөн байгаа ч гэсэн арайч Америкийн одоо YouTube шиг одоо хүмүүс нь те энэ бичлэгний одоо бүр амар тасархай чанартай бичлэг үзье гэдэг тийм амар пики бол биш. Манай үзэгчид бол тий хамгийн гол нь хүндээ гоё мэдээлэл өгөөд хамгийн гол нь таны бас зан чанар. Та өөрөө ямар зан чанартай хүний та хүмүүст гоё эерэг сайхан мэдрэмжийг төрүүлж ивэл хүмүүс таны бичлэг чинь гар утсаар хийгдсэн байна уу, камераар хийгдсэн байна уу хамаагүй үзэх болно. Тийм учраас ерөөсөө гоё камертай болохоор бичлэг хийж юм уу эсвэл одоо би ийм юмтай болохоор бичлэг хий. Тэгээ бас нэг юм хэлхийг марцсан байна. Юу одоо бичлэгээ засахдаа бас би одоо ашигладаг аппуудаа та нартай хуваалцъя. Би KineMaster гэдэг гар утасны аппыг одоо ч гэсэн бичлэг хийхдээ ашигладаг. Тэгээд компьютер дээр ашигладаг апп нь болохоор DaVinci Resolve гэдэг бас үнэгүй апп байгаа. KineMaster ч гэсэн үнэгүй. Гэхдээ нөгөө Watermark гэдэг одоо KineMaster гэдэг нэг юу нь гарч ирдэг юм лээ. Тэрийг нь арилгуулахын тулд сарын $3.99 лөө. Тэрийг төлчих юм бол ерөөсөө бичлэн дээр чинь KineMaster гэсэн тэр нөгөө юу нь гарч ирэхгүй, Watermark нь гарч ирэхгүй. Яг гоё хөрхөн тасархай аппаар янзлсан юм шиг ялгаагүй. Хин ч таны гар цаар янзлсан байна гэж хэлэхгүй. За тэгээд би та нартай бас нэг юм залруулж хэлгээд би ерөөсөө миний vlog тийм tag ямар нэгэн YouTube-ийн зөвлөгөө ч юм уу тийм YouTube-ийг хөгжүүлэх тиймэрхүү одоо юуны vlog биш учраас би зөвхөн та нартай өөрийнхөө experience-ээс сурсан юм аа та нартай хуваалцж байна. Тэгээд одоо vlog хийх хүсэх мөрөөд одоо vlog хийх хүсэл мөрөөдөлтэй эрмэлзэлтэй залуучууд байвал шууд хийгээрээ. Хийгээл эхлэхэд хийсний хандараа сурна. Цаг алдахгүй vlog хийж эхлээрээ. Яагаад гэвэл бид нар өөрсөндөө аяг шалтгаан өгөх туртай. За би одоо ингээл одоо сайхан одоо яаж яагаад чинь те би ямар ч хичээлээ дуусгах чад vlog хийчих юм эсвэл би сайхан ийм болчиход vlog эсвэл би амар гоё камертай болчиход vlog хий гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй. Миний хувьд бас би тэгж бодож маш олон жил явсан. Тэгээд ягаад чи нэг өдөр зүгээр л хийж л та. Хийгээл үзье гэж бодоод хийсэн. Тэгээд хийж үзэхгүй бол хизээч өөрийгөө амжилтанд хүрэх юм өрөхгүй байсан мэдхгүй. Тийм учраас бусдаагаа өөрийнхөө үзэл бодлыг хуваалцах сонирхолтой. Ямар нэгэн хүнд сайнаар эргээр нөлөөлье те. Ямар нэгэн хүний амьдралд би уран мөгий гэсэн хүсэл сонирхолтой мундаг сайхан залуучууд огтуд зөндөл байгаа. Тэгээ та нар маань ерөөсөө бодоод ингээд эргэлзээд байхгүй зүгээр л нэг бичлэг хийгээд үз. Тэгээд англи хэлтэй бол YouTube дээр те яаж YouTube-ийг яаж амжилттай YouTuber болох вэ? Эсвэл яаж YouTube-ийг хөгжүүлэх вэ юм уу? Маш олон зөвлөгөөнүүд YouTube-ээр дүүрэн байдаг. Би ч гэсэн анх тэр бичлэгүүдийг үзэж л ер нь яг YouTube хийх одоо нөгөө нэг юг авч ирсэн. Motivation-га. Тийм учраас тийм бичлэгүүд бас сайн үзэж тэр хүмүүсээс суралцаарай. Тэгээд одоо цөөхөн монголчуудтай хүмүүс бид нар те ийм сайхан YouTube гэдэг зүйлээр дамжуулаад бусдаагаа сурсан мэдсэн зүйлээ хуваалцнаа гэдэг чинь маш гайхалтай зөв зүйл ахгүй. Бид нар зөв зүйл цагаа зарцуулж байна. Тийм учраас надад нэг амар муу санаалаад өөрийнхөө сурсан мэдсэн юм та нараас нуугаад ингээд байх шаардлага байхгүй. Тэг хамтдаа хөгжөөрэй. Маш олон ютубер гарч ирвэл гоё штэ бүгдээрээ хамтдаа хөгжөөд бүгдээрээ би бинээсээ суралцаад явна. Тэгээд та нар манаас төвчээртэй байх хэрэгтэй шүү. YouTube бол юу биш спринт биш маратон гэж хүмүүс ярьдаг. Одоо хурдан гүйлтийн уралдаан бол биш ээ. Явган алхааны уралдаан байхгүй юу. Тийм учраас зүгээр л өөрийгөө хөгжүүлээд ерөөсөө өөрхөн влогоо сайжруулахтаа анхаарад ерөөсөө өөр хүмүүсийн влог битгий тэр хүмүүсээс үзэж суралцаж урам авна уу гэхээсш тэр хүнийг хараад сэтгэлээр унаад энэ хүн надаас хойно эхэлчихэд айгүй амжилттай явж юм ч юм уу эсвэл энэ хүн тэг надаас дүү юм байж надаас илүү юм хийж юм ч юм уу мэдгүй яг ямар нэгэн байдлаар өөрийгөө өөр YouTube хийдэг хүмүүстэй ч юм уу влогеруудтай битгий харьцуулаад гэх юм бол тэрэндээ анхаарлаа хандуулад өөрийгөө хөгжүүлэхдээ анхаарлаа хандуулж чадахгүй өөрийгөө хөгжүүлэхээ хизээж битгий загсаа YouTube-ийн тэ бичлэгүүний санаа орж ирэх болгон түүнийгээ бичиж одоо тэмдэглээд тэ за би ийм бичлэг хийх юм шүү ийм биш үү ерөөсөө айгүй enthusiastic одоо монголоор яг юу гэсэн юм бэ бүр амар хайртай хийж байгаа юмдаа хайртай байж чадах юм бол амжилтанд хүрч чадна тэгээ бас YouTube-ийн нэг зүйл юу вэ гэхээр эхэндээ айгүй хууддаг байхгүй юу би л анхны 100 subscriber-тай болох гэж маш их удсан 2-7 хонсон баха бараг тэгэл 100хан subscriber-тай болох гэж ямар их удаж байна гэд тухайд бодож исэн. Гэхдээ нэг сэтгэлээр унаагүй л дээ. За угаасаа болно. Угаасаа л удаа YouTube бол удаан тоглоод бууж өгөхгүй тууштай хийсээрэй болно. Хамгийн гол нь хүмүүс миний vlog-ыг хайгаад олоод ирэхэд нь би чанартай контент үзтэй байх хэрэгтэй. Би хүмүүст хэрэгтэй яг цагийг өрөхгүй зүйлсийг хийх хэрэгтэй гэсэн тийм л бодлыг талгаадаа суулгачих юм бол
Тэгээ Wanda subscribe үзэж нэмэгдээд, үзэгч чинь нэмэгдээд, YouTube чинь амжилт нь хүрч ил тараа. Тийм учраас өөрийгөө хөгжүүлээд, влогоо хөгжүүлээд, одоо бичлэг хийх одоо чадвараа нэмэгдүүлээд, бичлэгээ засах чадвар. Ер нь YouTube хийдэг хүмүүний бодлоор баг кино жүжигчин, кино редактор, найруулагч, зохиолч, одоо тэ засагч одоо юу ч юм бүх юм хийдэг юм шиг надад санагддаг. Хамгийн гол нь миний анхны хэлдэг шиг зорилгоо маш сайн тодорхойлчих юм бол энэ бүх ярддаг одоо бэрхшээл, одоо өөргөө одоо нөгөө энэ бүх хийж байгаа бэрхшээлүүдээс ерөөсөө айхгүй даахгүй даваал гарна. Ямар нэгэн байдлаар хэцүү бэрхшээл гарахад таны зорж байгаа зорилго мөрөөдөл чинь тэрнээс илүү том байх юм бол тэр бэрхшээлийг зүгээр сайхан дарж гараад дараагийнхаа шатанд очиж. Тийм учраас YouTube хийж байгаа хөөрхөн дүүнер минь, найзууд минь амжилт хүсье. Тэгээд миний бичлэг таалагдсан бол subscribe хийхээ мартаваа. Тэгээ миний vlog бол ерөөсөө тег ч юм уу, техник талын юм зөвлөгөө өгөх vlog биш. Би зүгээр л өөрийнхөө сурсан зүйлсээ та нартайгаа сайн хуваалцлаа. Тэгээд ахын аваад хаяхан хаяарай. Надад одоо миний амжилтанд одоо хүрэхэд тусалсан зүйл нь магадгүй та нарт өөр ээж магадгүй. Тийм учраас би зүгээр л өөрхөн туршлагыг та нартайгаа хуваалцаж байна. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа мартаваа. Тэгээд өөр асуултууд байвал комментод үлдээгээрэй. Чадхаараа та нартай хариулна. За миний Instagram хуудсыг та нар дагаагүй бол бас дагмаараа хэл дагаарай. Би энд оруулчих. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Тэр баяртай. Нэг хүний амьдралыг жоохон ч гэсэн өөрчилж чадж байгаа тэр хүмүүсээс хариултуудыг аваад яг thumbnail-ээ зүгээр одоо бичлэгийн ундаасаа зүгээр ингээд оруулчих юм бол тэр нь тийм хаалаарай. Тэгээд яг танд хамгийн их юм бол